Зөвхөн болчор үрсэл эзэд байдаг эрдмийн өргөөний нэгэн өдөр ийхүү эхэлдэг. Өглөөний мэндгэж мэдлэхээс хоцрохгүй төлөө эртлэн босхоос сурч мэдхийг хүсэх их тэмүүлэлд суралцахаас амьдралын хичээл их боловсрал эхэлдэг. Хонхны дуунаар танхим даацуглаж, эрдмийн их далайд өдөржин шумбах тэдний хүсэл мөрөөдлийн далжигүрийг ургуулах эрхэм хүн бол Монгол улсын гавьяат багш, математикийн зөвлөх багш Доржийн Алтан гэрэл билээ. Түүний итгэл үнэмшил энгийн хэрнээ гүн гүнзгий. Математик бол тоо, хэлбэр төдий бус, харин сэтгхүйн нууцыг тайлагч амьдралыг танин мэдэх гэрэл түлхүүр гэж тэр итгэдэг. Монголын математикт гэрэл асаагч, Монгол улсын гавьяат багш Доржийн Алтан гэрэл. Мөнгөсөн 1977 Увс аймгийн Тариалан сум Доржийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ. Тэр бол 3 эгч, 3 охин дүү, нэг эрэгтэй дүүтэй айлын том хүү Доржийн Алтан гэрэл. Олон охидын дунд эрэгтэй хөссөн тэрээр нэгдүгээр ангид ортлоо аавынхан хүзүүнээс буудгүй байсан гэдэг. Аав нь Тариалан сумын бургастай бригадын даргаар ажиллаж байлаа. Тэрээр радио сонсон тань мэдхүйн тэмдэглэл хөтөлж, хүүхдүүдтэй ярьж өгдөг, мөн сайн дуулдаг, шатар тоглодог, хувцааг цэмцгэр өмсдөг. Ер нь их цэгцтэй хүү байжээ. Алтан гэрэл аавынхаа энэ чанаруудыг үлгэрдэж өссөн юм. Хотын ёсны үлгийн нутаг, Увс аймгийн Тариалан сумын өндөр улсын өвөр, салхи чавар, аавын соёлж чанар, эхийн халамж, инэрл хайрын нэгдэл дунд Доржийн Алтан гэрэлийн зан чанар өрөлдсөн юм аа. Эхийн сургаал аавын үлгэр дуурайлал тал нутгийн жавар ухаан хослон төлөвшсөн нэгэн эрхэм бол Монголын математикт гэрэл асаагч, Монгол улсын гавьяат багш Доржийн Алтан гэрэл билээ. На 85 оны 1-р ангид орж одоо миний хажууд Тариалан сумын дуктур байранд одоо олон хүүхдүүдтэй одоо бужинж, наадж тоглож 1-р ангиад өргөсөн. Хийгээснээ хийдэг, хичээл намаа сайн хийн. Кичэнгүү, даруу төлөв, цэвэр цэмбгэр тийм л хүүхд байсан да. Манай Алтан гэрэл. Увс аймгийн Тариалан сумын, олон сумын тэр математикийн олимпиаданд оролцож одоо тэр бүх юм тэргүүнээр эзэлдэг. Тэгээ хүн чанарын хувьд бол яах вэ? Даруу төлөв дуурахгүй гэртээ зүгээр. Юу л болж яан сууж ийлэн харваг насанд бол яах вэ? Ачаал их байсан аавыгаа алдаж ээжтэй олон дөнөртэй өнчин үлдэж гэрийн ажил мал харгарах, мал маллах зүүн амралтаар тэгээд бүхий л ажил хийдэг л байсан да миний моц. Хүний амьдралын зам мөр бага наснаас нь төлөвшөн бүрэлддэг. Доржийн Алтан гэрлийн зүрх сэтгэлийн жинхэнэ дуудлага бол математик байлаа. Хүүхэд наснаас аал тэр өөрийн зам мөрөө тодорхойлсон мэт. Харин 5-р ангид олимпиадад оролцсон тэр мөчөөс эхлэн математикийн ухаанд сэтгэл зүрхээ зориулсан нь түүний амьдралын түүхэн эргэлтийн эхлэл болсон юм а. Олимпиадад авч явна гэд бүсээ олимпиадад оролцож ирснээр миний математикийг сонирхох, математикт дурлах одоо ийм
цаг үе бол эхэлж исэн гэж боддгийг. За тэр багш маань Батмөнх гэж багш маань байлаа. Гэртээ авч ирээд шөнө дөлий болтол суугаад хамтдаа бодлого бодоод ингэж ярилцчихсан маань миний математикт орлох энэ шинжлэх ухаанаар илүү төлхөө хичээлэх магадгүй энэ математик багш болох гараа маань одоо тавигдсан болоо гэж бодож байна л да. За манай гэрийнхэн тэр дундаа ээж маань бас за хүү маань хичээлдээ сайн багсдаа шүү. Өөрийнхөө сонирхлоо сайн хөгжүүлээрэ гэд ээж маань маш их дэмждэг байсан. За аймаг хөдөө бус гээд олимпиад уралдаан тэмцээнд ороод явхад зардал мөн гарахаас эхлээд янз янзын зүйл дээр ээж маань маш сайн дэмж тусалж байсан учраас гэрийн дэмжлэг сайн байсан учраас би бас энэ сонирхолтой зүйлээрээ тууштай явсан болов уу гэж бодож байна. Найзуудын дурсамжид тэр үеийн Доржин алтан гэрэл бол тууштай, хөдөлмөрч зүтгэлтэй хүн байж математикийн бодлого бодох гэж шүндэл өөрч гэрэл унтраахгүй суудаг байсан гэдэг. Алтан гэрэл бол хүүхэд байхын тийм гайхамшигтай тийм гялтгар толгойтой ийм хүүхэд байсан. Манай би Улс аймгийн өмнөгөө сумаас математик олимпиадад орж ирдэг. За алтан гэрэл маань Тариалан сумаас орж ирдэг. 1995 оны хүртэл хамт олимпиаданд одоо өрсөлдсөн. Одоо Улс аймагт бараг 5 удаа төрүүлсэн манай үеийн бол математикийн 70 дайнд дархаа аврах ийм хүн юм байна. Тариалан сумын 8 жилиг төгсгчлээ. Улсын олимпиадад ирж амжилттай сайн оролцоод улсын олимпиадын 8 дугаар ангид амжилт гаргасан хүүхдүүдийг Монгол Улсын их сургуулийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалтаас ангид авч сургаж байсан. Энэ нь болохоор их сургуулийн одоо халаа боловсон хүчин сайн багш нар сайн шинжлэх ухаанд дур сонирхолтой хүүхдүүдийг авч хөгжүүлж яг энэ чиглэлээр нь мэрэгшүүлэх юм бодлоготой байсан юм билээ. Монгол Улсын их сургуулийн дэргэдийнх гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн хаалга анх нээгдэх мөчид улс орныхоо өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хүүхдүүдийг нэг ангид цуглуулж их сургуулийн багш нараар хичээл заалгаж байсан нь Монголын боловсролын түүхэнд тэмдэглэх үйс үйл явдал байлаа. Тэдний дунд хожмын гавьяа тогч Доржин алтан гэрэл багтаж энэ үеэс Монголын математик боловсролын шинэ хуудас нээгдсэн юм аа. За хичээлүүд маань их сургуулийн багш нар ороод нэлээд бидрийг чангалдаг байсан. За энд бол өстой нөгөө сурах, шинжлэх ухаанд чамдах, илүү хичээх хэрэгтэй байна. Надаас илүү сайн найзууд байдгийн байна гэдгийг энд мэдж аваад надад улам хичээх шаардлага гарч ирсэн. Хичээж зүтгэсний үр дүнд бас ер нь тодорхой нэлээд их зүйлүүдийг мэдж авсан болов уу гэж бодож байна. Нэг нь математикийн цэвэр математик, нөгөө нь цэвэр физикийн ангид хоёулын 95 онд элсэж орсон. За оюутан байхдаа бол хамт гадуур дотор их гүлээж дарна, хамт их явна. За битүүр бас тийм баян айлын тарган затгалын хүүхд байгаагүй учраас мөнгө төгрөг тааруу сүүлийн мөнгөөрөө л хоёлаа першиг хоож иддэг. онд шинээр байгуулагдаж байсан шинэ Монгол сургуулийн босгыг анхны багш нарын нэг болж алхжээ. Гэр хорооллын дунд ширээ сандал зөөж, шавнараа хүлээж, сургуулийнхаа тулгын чулууг тавьсан тэр мөчөөс эхлэн Доржин алтан гэрэл багшийн амьдрал шинэ Монголын түүхтэй салшгүй холбоотой. Сургууль гэдэг бол сургуулийн барилгаас гадна хамгийн гол зүйл бол сайн багш нар байх хэрэгтэй. За ингээ би сургуулийнхаа барилгыг барихтаа зэрэгцээд сайн багшийн ирэлт гарсан юм. Тэгээ анх хэд хэдэн багш нартай уулзсан. Мундаг нэртэй багш нартай, математикийн багш нартай уулзсан. Би бол ер нь тэгэл хамгийн нэгдүгээр математикийн сайн багш авъя гэдэг зорилго тавьсан. Өөрийнхөө төгссөн Монгол Улсын их сургуулийн физик математик анги дээр очив. За тэрүүгээр ороод багш нартайгаа уулзсан, декантаа уулзсан. Тэгээ хүмүүсээс сурсан чинь энэ жилийн төгсөгчдөөс ихээс илүү өнгөрсөн жил төгссөн юм. Маш чамбаа нэг хүү байгаа алтан гэрэл гэдэг. Хэд хэдэн багш хэлсэн. Тэгээ алтан гэрэлээр ирэлт гарсан юм байна. Галууд руу багш одоо уулзсан гэсэн юм аа гэд нэг машинтай хүн манай 24 дэх сургууль дээрээс намаа ирж аваад тэгээ их сургуулийн тэнд очиж анх галууд руу багштайгаа нүүр тулуу уулзчихсан мөч мэн 2000 оны 4 сарын үед юм уу та 4 сард юм байсан. За галууд руу багш мэн надад юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсө цаасан дараа байгаад план зураг үзүүлээл
ийм сургууль байгуулагдах гэж байгаамаа. Тэгээд би чамайг математикийн багшаараа авч одоо ажиллуулах хүсэлтэй байна. Сургууль маань Японы Шинжийн за суралцагчд маань сайн сураад ирэх юм бол чиний шавнараас чинь төгсөгчдөөс чинь Япон улсад очиж суралцах одоо шавнар төрн за бас сайн багш нар маань бас мэргэжил дэвшлүүлэхээр Японд явж сурах боломжтой гэдэг энэ олон зүйл нь надад ерөнхийдөө бас таалагдсан. Тэг ингээ яриад үзсэн чинь даруухан хамгийн гол нь даруухан. Тэ тэр мэдлэг боловс өөрөө чадвартайг нь багш нар нь баталсан. Тэг надад их таалагдсан. Анхны харцаар л дурлна гэдэг шиг би аагийн багштай. Тэгэл ерөөсөө энэ залууг би ажиллуулах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд аагийн багштайгаа ярьж байгаад бас бодъё гэсэн их нэртэйгээ ярина инээдрэгээд ингэж яриад дараа нь бас хэд хоногийн дараа энэ төр уулзаа. Тэгээ надаа за ажиллаа багшаа гэж хэлсэн. Тэгээд тэр чи цаасан дээр байгаа сургууль шүү дээ. Цаасан дээр байгаа сургуульд итгэж орж ирсэнд нь би бас анхныхаа багш нарт баярлалаа. Ялангуяа Алтан гэрэл багштай. Нэгдүгээрт гадаадын их дээд сургуулиуд 11-р анги төгсгдөг учраас нэгдүгээрт жил дутуу. За мэдээж нэг жил дутуу учраас үдсэн агуулгуудтай бүх судлагдсан бүх хичээлүүдээр мэдээж бага байж таараа тий. Тэгэхээр гадаадад ерөнхий боловсролын сургууль төгсчөөд Монголын хүүхдүүд сурах гэхэд бол жилийн агуулгын зөрөөнүүд бол гарч ирж ирсэн сурахад маш их бэрхшээл байсан гэсэн үг. Тий. Тэгээ энэ бүгдийг Галбаатар багш маань урьдчилж олж хараад Монголын анхны одоо олон улсын жишгт нийцсэн хөтөлбөртөө ахлах сургууль гэдгийг одоо буюу 11-р ангитай 11-р ангиар төгсгдөг ийм албан ёсны зөвшөөрөлтэй ийм сургуулийг 2000 онд байгуулжсан гэсэн үг. Тий. Тэр утгаараа анхны багш нар бид яг олон улсын жишгт нийцсэн тэр ахлах сургуулийн хөтөлбөрийг одоо боловсруулах ажилд бол бид одоо анхлаа оролцож байсан гэсэн үг. Жишээлбэл математикийн хичээл дээр би гэхэд Японы ахлах сургуулиудын хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хөтөлбөртэй харьцуулж үзээд илүү дутуу зүйлүүд юу байна уу гэдгийг нь одоо оруулж ирээд шингээгээд ер нь нэгсэндээ Монголын хамгийн анхны одоо олон улсын жишгт нийцсэн ахлах сургуулийн хөтөлбөрийг боловсруулсан гэж одоо хэлэхэд бол буруутгахгүй. За ийм хөтөлбөрийг манай анхны багш нар ганцхан математик төдийгүй бусад судалгаатгуунууд дээр ч гэсэн боловсруулж байсан юм байна. Энэ бүх хүүхдүүдийн тэр үндсэн үндэс болсон. Ерөөсөө гадаадын нэгтэй сургууль ерөөсөө математик нь маш өндөр оноотой байдаг. Энэ оноонуудыг л хэвээр хангалттай авахт нь л ингээд тусалж ирсэн. Тэр үндсийг тавьсан. Шинэ Монгол сургуулийн тэр математикийн хөтөлбөр гэдгийг хийж гисэн. Энэ бол хэвээр гайхамшигтай гавьяа байхгүй юу? За тэгээд тэрний дараа агийн багш маань юу хийсэн бэ гэвэл ерөөсөө энэ хүүхдүүдийг бас олимпиадад маш сайн бэлдсэн. Хичээлээс гадуур хөтөлбөр ихтэй. Тэгээд тэр хөтөлбөр дээр маань агийн багш маань одоо юу гэдэг тийм бага цаг дээр бид нар ч хамгийн ихтэй 6 цаг орж байгаа. Сонгоны 1-2 цагнууд тэр байна. Тэгээ тэр цаг дээр мөртлөө агийн багш одоо дүүргийн бүх олимпиадыг бүх ангид манай хүүхдүүд бас авдаг математикаар физикээр хиймээд хотод ордог. Хотод бас нэлээд хүүхэд бас авраг эхний медалуудад авчижсэн. Өөрөө агийн багш маань энд ажиллаж байгаад Улаанбаатар хотын авраг багш болсон. Агийн багшийн шав Мишель гэдэг хүү. International Mathematics Olympiad IMO гэдэг. Тэр олимпиадад Монгол улсаа төлөөлөд орсон. 20 жилийн аваа болохын өмнөх өдөр нь агийн багш маань манай шав маань олон улсаас алт авлаа. Монгол улсын хэмжээнд 4 дахь алтан медаль шүү. Ямар алтан медаль авчирсан бэ гэвэл ингээд абсолют оноо гэж ярьдаг. Би тэрийг бүр ингээд анхаарал үзчихсэн. Тэр чинь онлайнд байгаа юм чи. 1-р нь хятад хүн, 2-р нь хятад хүн, 3-р нь хятад хүн, 4-р нь хятад хүн дуудагдаад 5-р нь Мишель дуудагдсан. Ахаад 6-ад нь хятад дуудагдаж байна гэсэн үг шүү. Тэгэхээр Мишелийн авсан тэр абсолют оноо нь бол маш өндөр байна гэсэн үг байхгүй. Дэлхийд 5-д очиж байна гэсэн үг. Математик яг шууд утгаараа биш ч гэсэн миний амьдралд маш томор нөлөөсөн болов гэж боддог. Ялцчгүй л нөгөө нэг логик сэтгэлгээ, ямар нэг юм эцэгцтэй сэтгэхэд гэх юм уу. Тэр зүйл дээр бол маш олон газар, маш олон юмны суурь болсон болов гэж боддог. Тэгэхээр тэр боловсролын яг суурийг нь бол багш маань бол үнэхээр сайн тавьсан болов гэж боддог.
Яг багш маань ер нь л их юм зөөлөн дуу хоолойтой, өөрөө их юм зөөлөн хүнэлтэй. Гэтэ яг энэ бол багшийн манаас нэг л шин чанар юм болоо гэж боддог. Нөгөө талаас бас багш маань бол нэлээх юм шаардлага өндөртэй хүнэлтэй. Ер нь бол өөртөө ч тэр бусдаач тэр гэж би бас боддог. Одоо намайг 10 жил байхад одоо ингээд шалгалт өгөөл гараад ирэхэд багш маань юу л гарч ирээд ангийн гадаа урж өнгөзөө дуудаад чи яагаад энэ бодлого алдсан юм бэ? Яагаад энэ дээр ийм амарх юм дээр алдчихваа гэж аюу хэлдэг байлаа. Тэгээ тухайн би бодож л байсангүй яг ингээд багш одоо тэр дормтяас орж ирэл ингээд ах ингээд. Гэтэ багш маань болохоор тухайн үед юу гэхлээр 10 бодлогын 9-ыг нь чадхаар биш чадах байсан нэгийг алдчихлаа штэ гэдэг аюу ярьдаг байсан. Тэгээ бодоод үзэх аюу их бас яг тухайн үед багшаасаа ингэж авч ирсэн юм тэрнж маань цааш тийм миний замналт бас аюу их ингэж за энэ дээр анхааралтай байх хэрэгтэй шүү гэдэг юм аюу их юм заасан болоо гэж боддог. Тэгээ тийм болохоор ч гэсэн багш маань гэсэн өөрөө одоо яг багшигаа олимпиадаар үнэлэх бол сонирн баг. Гэтэ Монгол улсынхаа одоо олимпиадад маш олон медаль авч амжилт гаргасан, маш олон мундаг шавнар гаргасан болов гэж боддог. Монголын математикт гэрэл асаагч Монгол улсын гавьяат багш Доржийн Алтан гэрэл. Өнөөдөр Доржийн Алтан гэрэлийн хөдөлмөр зөвхөн өөрийн шавнараар хязгаарлагдсангүй. Математикт болон шинжлэх ухаанд дуртай хүүхэд төрөн гарахын тулд эхлээд сайн багш байх хэрэгтэй гэж тэр ярьдаг. Энэ итгэлийн хүчээрээ нийслэл орон нутгийн багш нарт арга зүгээ хуваалцсан. Туршлагаа түгээн дэлгэрүүлж, шинэ үеийн олон авьяасдаг хүүхдийг төрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан зөвлөх багш үлээ. Тэр бол улс аймагт болсон боловсрол гэрэл нэмийн хөтөлбөрт бол хамт волонтер сайн дурын ажилтнаар хамт очсон байгаа. Тэгэхэд бол үнэхээр арталд суугаад алтан гэрлийнхаа зааж байгаа хичээлийг хараад энэ математик яаж гоё зааж чад болдог, яаж хүүхдийг дуртай болгодог, хичээл дээр нь сууж байгаа хүүхдийн нүдэнд гэрэл сууж байгаа. Хүүхдийн дотор хүүхд үтээж байгаа ингээд хараад бол үнэхээр бархсан. Гарын авлага, бодлогын хураамж, сургачиг битсэн. За мөн Японоос маш олон номнуудыг орчуулж бас гаргасан байж байгаа. За дээр нь нийслэлийн ерөнхий шалгалтанд олон удаа явж Монголын энэ хүүхдүүдийн дээр шалгалтын юм гаргасан. Ямар ч алдаа мадаггүй маш гайхалтай хүүхдүүдийн жинхэнэ чадварыг шалгадаг юм хийс. Ийм л гайхалтай багш. Тэгээ өнөөдөр энэ гавьяат багшаа тэмдэглээ байж байна. Үнэхээр л ийм гавьяатай. Цол тэмдэг бол одоо энэс цааштай залуухан 48 настай гавьяат байж ш. Тэгэхээр энэ гавьяат багш маань цаашаа их зүйлийг олон юмыг хийгэрэй гэж өгж байгаа энэ шагнал гэж ингэж бодож байна. За одоо Монгол Улсын их сургуулийн төгсөөл ерөөсөө энэ шинэ Монгол сургуульд ажиллаад 20-30 жил ингээд ажиллаж байгаа. Доктортой байлаа гэдэг бол хөгжлийн үндэс байдаг. Олон мянган хүүхдүүд Японд очиж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд хувь нэмрээ оруулсан, залуу насаа зориулсан ийм хүн. Алтан гэрэл чинь бас өөрөө их давчхан хүн шүү дээ. Тэгэл жишээ нь ингээд би нэг 2 3 удсан бичлээ их тэрий чинь тэгэл ганцхан удсан болгоод бүгдийг хасчдаг. Хэлхээсээ илүү тэгэл өөрөө биеэрээ үзүүлдэг л дээ. Ер нь бол шавнартаа ч гэсэн яг л өөрийнхөө байгаа байдлаараа ингээ үлгэрэл болж идэг. Шавнар нь ч гэсэндээ ингээд яг анги дааж явах үед ч гэсэн яг тэр нь харагддгийг. Хүүхдүүд нь айгу хурдан биеэ даачдаг. Тэгээд бүх анги танхим цэвэрхэн бүх юмнаа өөрсдөө биеэ даагаад хийчдэг. Тэгэл хүүхдүүдтэй нэг их ингээд нөгөө зуралдаад авахгүй мөртлөө ингээд алсын зайнаас ингээд хүүхдүүдийг маш гоё одоо юу гэдэг үлгэр дуурайлалтай бахархалтай хүүхдүүдийг авч явдаг. Доржийн Алтан гэрэлийн амьдралын ард гэр бүл нь бий. Ханин түшиг тулгуур үр хүүхдүүд нь бахархал нь болно гэжээ. – 2025 он тэрээр Монгол улсын гавьяат багш цолоор Ингрэ Милала энэ мөч зөвхөн нэг хүний баяр биш, харин олон мянган шав, гэр бүл, хамт олонны бахархал хөдөлмөрийн үнэлэмж байсан юм. Доржийн Алтан гэрэлийн амьдрал бол зөвхөн тооны томьёо онлын тухай биш. Энэ бол хүний сэтгэлд гэрэл асааж, итгэл төрүүлж, ирээдүйн хойч үеийг
гэрэл түлсэр байгаа түүх юм. Монголын математикт гэрэл ас агч, Монгол улсын гавьяат багш Доржийн алтан гэрэл.